За өнөөдөр 12 цаг 40 минутанд зооны зөвлөлт судлалын төвөнд таргуун дахлын сэжигтэй тохиолдолд илэрлээ гэсэн дуудлага ирсэн байгаа. Энэ дуудлагын дагуу манай эмч мэргэжлүүд очиж газар дээр нь очиж торхос судлалын холбогдлолтой асам судалгаа болон сорьц шинжилгээг бол авсан байгаа. За энэ хүн ямар хүн бэ гэхээр иргэн ген бол цэцэг сумын баян овоо багийн иргэн байгаа. 6 сарын 22-ны өдөр бол таруу гагнаж хууглаж идсэн байгаа дүүтэйгээ. Тэгээ 6 сарын 23-нд дөнжөөд 25-наас тэгж халуурч гэлсэн байна. Тэгээ 6 сарын 25-нд халуураад тэгээ эргээд 25-нда эмнэлэгт үзүүлсэн байна. 25-нда цэцэг нутгийнхаа эмнэлэгт үзүүлээд тэгээд эмнэлэгтээ нэг хоноод 26-нд манай дуудлагын эмчнэр очиж тухайн иргэнийг бол авчирсан байна. Гэхдээ иргэн маань болох төр өөрөө таргуу идсэн энтер гэсэн тийм огт юм яриаггүй байна. Тэгээ энэ бол бас мортой. Тийм учраас манай эмчнэр маань тэрийг бол уушны өхөн татгаа байсан гэсэн онц тавиад бус ажиллагааны эмчилгээний төвд авчир тавьсан хөвтүүлээд эрентгийн туяагаар томограф эрентгийн туяагаар уушныхын зургийг авч интернет одоо манай бус ажиллагааны эмчилгээний интернет нэмлэгтэй бол ШИП холбоотой ажилт юм байна л да. Тэрнийхээ дагуу тэр томограф эрентгийн зургийг нь бол захимаар явуулж шинжилүүлэхэд бол өөкөн маань бол таргуун дахлын бочирхан хэлбэрээр өвчлсөн уушгины тийм давхар өвсөл болсон тийм хүн байна. Тэгээд олон эрхтний дутагдaltaа халдварт хордлогын 2-3 дахь зэргийн тийм шоконд орсон тийм хүн байна гэсэн онц тавьсан байна. Тэгээ манай байгууллага дуудлага өгөөд манай байгууллага 1 цаг 12 цаг 40 минутанд дуудлага аваад 1 цаг 10 минутанд тухайн газар очиж өвчтөнтэй уулзаж асуум судалгаа юм аваад шинжилгээний сорьц авсан байна. Сорьц аваад эргээд 15 цаг 25 минутын байдлаар бол сорьцоор бол эхний шинжилгээгээр бол тестээр бол эрэг заасан байна. Тэгэхээр манай иргэд бол таргуу одоо өдөө ч юм бол таргуу дуулаад таргалаагүй юм хөл 20 цээртэй үед бол таргууг бол хамаагүй идэж ууж түүхийн мах залгихтэй элэг бөөр залгих ийм асуудал бол маш хүнд шүү гэдэг одоо та үзэгч олон дүндээ бас хэлмээр байна. За одоогийн байдлаар бол 1-р хавьтлаар бол 33 хүн бол хавьтал болцсон байж байгаа. Тэгээд тухайн иргэн маань энд ирж хэвтэхдээ бол өсвөр ажиллагааны эмчилгээний төвийн дотрийн тасагт хэвтсэн учраас дотрийн тасагт бол 99 хүн байгаа. Өвчтөн эмч сөрөг сурлагч гэсэн. Тэдгээр хүмүүсийг бол бид нэр бас тусгаарлалцсан. Бас эхний тасагт байгаа эмч ажилтныг бол одоо 1-р зэргийн хавьтал болсон хүмүүсийг нүүлгэн шилжүүлж халдвартын тасагт тусгаарласан байж байгаа. Тэгээд эмнэлэг дээр бол хэсэгчсэн хөлөөрөө тогтоосон байж байна одоо. За таргуун дахлын вакцинжуулалт бол эрүүл мэндийн сайдын тушаалаар бол хийгддэг байгаа. Энэ жил 6 сарын 15-наас эхлээд хийгдэж эхэлсэн. Сумуудад бол тухайн орон нутагт бол манай Ховд аймагч бол таргуун дахлын 21 өр голомттой байдаг. Тухайн сумуудад Алтаа нуруунуудын сумууд бол бүгд голомттой байдаг. Тэр сумуудад бол вакцинууд нь хүргэжсэн байж байгаа. Одоо бол яг сүүлийн мэдээ өнөөдрийн байдлаар мэдээ ирээгүй байна. Гэхдээ 2 хоногийн өмнөх мэдээгээр бол 10 вакцинжуулалт бол 10% явж байна гэсэн тийм мэдээг бол манай эмчнэр бол хэлсэн байгаа. Ер нь бол манай одоо залуучууд ялангуяа спорт ан сонирхдаг юм залуучууд бол ер нь спорт ангилал дээр нь баялагын дэлгүүр явдаг те дэлгүүнд бол маш их аюултай ааг зэрэглэлийн олонттой газар байдаг. Тийм учраас ер нь бол ан агнахыг бол хорих хэрэгтэй. Одоо бас энэ таргуун дахлын вакцинжуулалтанд бол иргэд нийт бол хөдөлмөрчд бол идэвхтэй оролцмоор байна. Энэ бол таны эрүүл мэндийн төлөө та бүхний төлөө хийж байгаа усаас хийж байгаа үнгүй хийж байгаа вакцинжуулалт байгаамаа.